Та жимсний өнгийг хараад энэ жимс төгс боловсрсон байна уу? Эсвэл түүхэн байна уу гэдгийг өнгийг хараад ялгаж чаддаг шиг байгаль их гэдэг бол өнгөөр, үнрээр, тоогоор, дүрсээр дамжуулан бид бүхэнтэй үргэлж ярьж байдаг гэсэн үг. Цэцэг өөрийнхөө өнгөөр дамжуулан хорхоо шавжиг өөртөө дууддаг бол амьтан өнгөө өөрчлөөд өөрийнхөө амнасыг хамгаалах чадвар байдаг гэсэн үг. Тэгэхээр ингээд байгалийн хил гэдэг бол ерөөсөө өнгө юм байна, үнэр юм байна, тоо юм байна, дүрс юм байна. Энэ зүйлүүд байдаггүйсэн бол бид нар байгалыг ойлгоход маш хэцүү байх байсан. Эртний шинжлэх ухаанд хүний дотоод энерги бол тухайн хүн ямар өнгөнд татагдаж байгаагаар шалтгаалаад тухайн цаг мөчтөө тийм энергийн давтамжтай байдгиймаа гэдэг бас ялгаж салгаж тайлбарлаж өгсөн байт юм байна. Аль өнгөнөөс татгалзаад аль өнгийг түлхүү ашиглаад байна гэдгээр шалтгаалаад таны яг одоогийн байгаа дотоод энерги бас ямар байна вэ гэдгийг мэдэх боломжтой байдгаа. Мөн эртнээсээ л хүмүүс өнгөөр дамжуулан хүний сэтгэл зүг засдаг, энергиг нь тэнцвэржүүлж өгдөг, тайван амар амгалан болгодог, мөн өнгөөр дамжуулан хүнд айц төгшүүр энергийн дарамтуудыг ч гэсэн өгөх боломжтой байдаг гэж үздэг. Тэгэхээр бид нар өөрийн дотоод энерги буюу дуртай өнгөө ялгаж салгаж мэдснийхаа дараа орчин, офис, ажил гэх мэтчлэн эргэн тойрондоо өөрийн дуртай байгаа энергиэр өнгөөр өөрийгөө цэнгэлснээр бас илүү 5 тухтай мэдрэмж, илүү 50 мэдрэмжийг авах боломжтой гэдэг юм байна. Хүн гэдэг бол ерөөсөө үндсэн 7 өнгө гэдэг зүйлийг бүгдийг нь эзэмших, ашиглах, мэдрэх эрэхтэй төрсөн. Тийм учраас аль нэг өнгнөөс татгалзах гэхээс илүүтэйгээр зөв зохицуулж, зөв мэдэрч, зөв ашиглаж сурах нь энерги имжлэгээ болж өгдөг гэж ойлгож байна. Тэгэхээр өнгө гэдэг бол зүгээр нэг нүдэнд харагдаад өнгөрдөг зүйл биш, өөрийн гэсэн энергийн давтамжийг ялгаруулдаг энерги байдаг бахнэ. Ямар өнгөтэй яаж ажиллахаар шалтгаалаад та тэр тухайн өдөр яаж энерги цэвэрлэх үү, зам хувцаар дамжуулан өнгөтэй харьцаж болж гин, орчноор байгалаар дамжуулан харьцаж болж гин. Бүх зүйл өөр өөр гэсэн өнгөтэй та ч гэсэн аура энергийн өөр гэсэн өнгөтэй байдаг бахнэ. Ямар өнгөтэй гэдгээр шалтгаалаад та өндөр давтамжтай байна уу, доод энергитэй байна уу гэдгийг бас ялгаж салгаж болдог. Жишээ нь үзмийн ягаан өнгө, цагаан өнгө гэх мэтчлэн өнгөнүүд бол дээд энергийг ялгаруулдаг буюу илүү хөнгөн энергийн давтамжтай байдаг бол улаан өнгө илүү хүнд боловч удаан энергийн давтамжтай байдаг юм байна. Тэгэхээр өөртөө итгэлтэй байх, өөртөөгөө ажиллахын тулд хүн улаан өнгөтэй илүү ажиллах шаардлагатай байдаг, улаан өнгийг илүү мэдрэх хэрэгтэй байдаг. Гэх мэтчлэн өнгө болгон өөр ингэсэн өөр өөр энергийн үүрэгтэй байдаг бахнэ. Нүү модоор хийсэн хүслийн хайрцаг гарсан. Энэ хүслийн хайрцагын дотор ари модоор хийсэн цаас багтсан байгаа. Энэ цаас маань ч гэсэн 5 өөр өнгөтэй, өнгө болгоно нь өөр өөр үүрэгтэй, өөр өөр зорилготой, өөр өөр энергийн давтамжтай цаасууд байдаг бахнэ. Ямар өнгөн дээр ямар хүслийг биччихэж тэр өнгөн тэр цаастайгаа илүү уялдахын гэдэг нь бас чухал. Бас хүслийн цаасыг ашиглаж үзье. Энэ өнгөнүүдийн мэдрэмжийг мэдэрч үзье гэвэл бас аврал одуулах цаасыг номтой болог пэйж хуудасаас захиалах боломжтой. За мөн өдөр тутмынхаа өөрийнхөө энергийг гоё өнгөөр дамжуулан засъя гэвэл та илүү өндөр давтамжтай гэгээлэн өнгөнүүдийг амьдралдаа, хувцалтандаа ашиглана. За мөн хоол хүнс ч гэсэндээ өөрийн гэсэн ургамал, жимс бүхэн өөрийн гэсэн өнгөтэй байдаг. Тэр өнгөөр дамжуулан тэр хүрдүүдийг идэвхжүүлэх, засах, боловсруулах гэж дэлхийн ертөнц энэ өнгө гэдэг зүйлийг биднэрт бэлгэлжээ. Ингээд та нартаа амжилт хүсье.